сайн байцгаана уу. За Америкийн нэгдсэн улсаас 25 жилийн ялаа дуусгаад за нэг нөхөр Монголд иржээ. За энэ дээр буруу мэдээлэл их байна. Хүмүүс маш их буруугаар ойлгосон хүмүүс их байна. Харамсалтай байна. Ихэнх нь болохоор за залуу хүн алдаал үз, оноол үз. Одоо ухаараа байлгүй. Эх орондоо тав морилгын. За эсвэл нэг тэрний балиар Америкуудын гараас салдаг чинь. За одоо ястаа сайн байна. Одоо ингээ хүн шиг амьдр гэж байна. За мэдгүй ер нь янз бүрийн байдлаар зүгээр л байх л ёстой юм шиг. Бүх юм гоё болсон юм шиг. Тэгтэл юм биш л дээ. Яг үнэн хэлэхэд бол маш болгоомжтой байх хэрэгтэй. Тэгээд урд нь ерөөсөө ийм гарч байгаагүй. Тэгэхээр одоо энийг дахиж гаргуулахын тулд яах ёстой ингээд уг нь энэ хууль хүчний байгууллага гэж байдаг бол төр гэж байдаг бол энэ дээр яаралтай арга хэмжээ авах ёстой л дээ. Гэтэл тэгээ одоо Монгол юм чинь тэгэл одоо уусаал явах юм байна. За тэгээд нөгөө нүүр мөрийн ингээд одоо бүдгрүүлсэн. Зүгээр энэ алхаж байгаа шигчээс нь харахад бол нэлээд залуу хүн байна. За өмнө 40-45 та болов хэмээр. Тэгэхээр дахиад амьдрах хугацаа зөндөө байж байгаа. За юу хийхийг хинч таашгүй. За миний хувьд зүгээр нэг юм хідэн зүйлийг л бодож л да 25 жилийн ялаа бүрэн дуусгаад гэж. Тэгэхээр одоо ч 2025 гэдэг чинь 2000 онд. Тэгэхээр бараг л анхны Америкууд нөгөө анхны одоо монголчууд Америкт очижсэн хүмүүсийн л нэг байна л да. Гэхдээ одоо ингээд нэг харахад 45 орчим гэхээр тэр үедээ нэг 20 мөртөөч байсан юм уу те. Нэг тиймэрхүү л одоо залуу анх очсон. Тэгээ гэмт хэрэгт орооцолдоод. Тэгээ бага насны хүүхдээ хүчиндээд ингээд шорон цуусан байна. За цаашлаад 25 жилийн ялаа бүрэн дуусгаад гэж байна. Уг нь Америкийн нэгдсэн улсад за ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт орооцолдоход нөгөө ялын янз бүрийн нөхцөлтэй л байдаг л да одоо юу гэдгийг одоо парол гэж нэг үг гэдэг. За монголчлох юм бол одоо юу гэдгийг уучлал хүсэх юм уу? Тэгээ тэр нь янз бүрийн байдлаар нөгөө хэрэгээсээ шалтгаалаад одоо нөгөө ялынхаа тэдэн хувийг дуусгах юм бол одоо жишээлх юм бол 25 жилийнхаа юу гэдэг 20 жилийг дуусгасны дараа парол үсгэх хэрэгтэй ч юм уу. Тиймэрхүү байдлаар ингээ ялалдаг байхгүй. Гэтэл энэ үнийг болохоор 25 жилийн ялаа бүрэн дуусгаад гэж. Тэгэхээр ерөөсөө ямар ч тийм парол авах тийм нөхцөлгүйгээр ялалсан байгаа байхгүй. Энд чи юу гэсэн үг гэхээр маш жигшүүртэй. Ерөөсөө л маш хэрцгийгээр одоо ийм гэмт хэрэг үйлцэн гэсэн үг. Тэгэхээр ийм болохоор ийм тохиолдолд ямар ч тийм парол олохгүй. Тэгээд энэ ялаа ингээ бүрэн дуусгаад ингээ гараад ирсэн байгаа юм. За дээрэс нь нөгөө sex offender буюу одоо бэлгийн хүчирхийлэгч гэсэн ийм тайз тэмдэг одоо бүр насан туршид нь наагаад тэгээд Монгол руу ингээ явуулсан байна. За Монгол руу яагаад явуулж байгаа гэхээр одоо англиар бол нөгөө deportation гэж байгаа. За deportation юу гэсэн үг вэ гэхээр одоо нутаг руу Америкийн нэгдсэн улсаас хүчээр гаргаж чинь гэсэн үг шүү дээ. Гэтэл манай Монголд болохоор энэ хүн нь ингээд одоо юу гэдгийг цагдаагаар хамгаалуулад Монголд ирлээ. Хамгаалуулсан юм юусоо байхгүй. Энэ дээр хамгаалалт гэдэг бол шал өөр ойлголт. Харин харгалзах гэдэг дээр байж болно. Өөрөөр хэлэх юм бол тэр хүнийг тэр шоронгоос Монголд одоо Монголын хилээр орж ирээд хууль хүчнийхээ авдал нь гар нь гавлаастай. Ийм одоо тэгээ хажууд нь нөгөө нэг ийм цагдаагийн одоо хүчний хүн ингээ хамт өөрөөсөө ингээд нэг хоёр гарт нь гав өлгөөд тэр гаваа нөгөө цагдаагийнх нь өөрөөсөө ингээд өөртөөгөө хамт холбоод гавлцсан. Тэр цагдаа харгалзаж авчирсан гэсэн үг. За дээрэс нь Монгол дахиад нэг буруу ойлголт нь болохоор энэ хүн одоо хязгаар нэгэн цагт Америкийн нэгдсэн улсад очих болвол ийм одоо юу ч гинөө хаан ч гинөө ямар хүсэлт гаргаад иймэрхүү нөхцөлтөөр ирсэн мэрсэн. Тэр бол ерөөсөө шал худлаа. Deportation гэдэг бол одоо Америкийн нэгдсэн улсад дахиж хизээж орохгүй бүх амьдралдаа орохгүй. Өөрөөр хэлэх юм бол бүрэн хар тамга дарсан гэсэн үг. Тэгээд тийм хүмүүсийг ялангуяа sex offender гэдэг ийм одоо ял эдэлжсэн ялын одоо ялангуяа бага насны хүүхдийг ингээ хүчинсэн ийм нөхдүүдийг ингээ бүрэн одоо бүх насаар нь Америкт орох эрхийг хаагаад ингээ хөө нутаг ингээ хөөгд гаргаж байгаа байхгүй. Гэтэл эндээс ингээ юу харагдаж байна вэхээр манад ерөөсөө тийм ээ цагдаагаар хамгаалуулаад ирлээ. Эсвэл одоо Америкт буцаад орохын тулд ингэх ёстой гих мэтэр ерөөсөө мэдээллийг буруу түгэж ин л та буруу түгэж. За Америкийн нэгдсэн улсад энэ одоо бэлгийн хүчирхийлэгчгээ sex offender гэх тэрэн дундаа бага насны хүүхдийг хүчинцэн иймэрхүү хүмүүст маш хатуу ханддаг л да. За тэгээ ялаа дуусгаад гараад ирсэн байлаа ч гэсэн одоо sex offender гэдэг нөгөө бүртгэж авч яах гэдэг нь одоо ингээд сар болгон тэр шүүхтэр заавал очиж бүртгүүлэх ёстой. Явсан газрууд нь гэхэд одоо ингээд зүгээр л жирийн хүн шиг ингээд хүссэн газараа явах эрх байхгүй. Одоо мууж гэж байдаг бол тэр мужаасаа гарах эрх байхгүй. Зарим тохиолдолд тэр хотоосоо гарах эрх байхгүй.
За бүр одоо нөгөө бага насны хүүхдүүд байдаг сургууль одоо юу гэдэг янз бүрийн одоо цэцэрлэг эсвэл одоо олон нийтийн газар тэдэн одоо тэр газруудын одоо радиус гэж байгаа. Тэдэн метр ойртох эрх байхгүй гэх мэтэр. За ямар нэгэн байдлаар тэрийг зөрчих юм бол тэгээ шууд барьж аваад хорчдөг. За дээрэс нөгөө хөл гаранд нь байнга ингээд захим гав ингээд бүх насаар нь ингээд зүйлттэй байлгадаг. За бүр зарим тохиолдолд зарим мууж зарим юу нь болохоор одоо нэг амьдарж байгаа байшин амьдарж байгаа годомжинд нь болохоор энд одоо ингээд секс offender амьдардаг гэсэн ийм одоо бүр нөгөө пайз одоо шугам ийм таних тэмдэг хүртэл хаддаг. Тэрийг хинч хизээж авч болохгүй. Одоо тэгээ та нар боддоо гудман дээр нь байшин дээр нь энд ингээ хүчирхийлэгч амьдардаг гэд. Тэгээд дээрэс нь ажилд орох гэхээр одоо Америкт чинь хүссэн ажилдаа орох эрх байхгүй, боломж байхгүй. Тэгэл үндсэндээ бүх насандаа энэ хүн тэгээд иймэрхүү байдлаар ингээ явдаг. Ямар нэгэн байдлаар тэр нөгөө шүүхээс тогтоож өгсөн одоо өөр хот руу явах тэр пайзыг авах, эсвэл тэр сургууль цэцэрлэгт ойртох тэр бага насны хүүхдэд ямар нэгэн байдлаар ойртох энэ миний ингээ мэдэгдэх юм бол зүгээр өчиггүй ингээд ачаад явцдаг. Тэгээ энийг тэр секс offender гэдэг ингээ бүх насаараа ийм юмтай ингээд явдаг. За гэтэл ингээд одоо энэ хүн ингээд Монголд ирчлээ. Монголд харамсалтай нь энэ бүхэн ийм ерөөсөө байхгүй. За нөгөө захим гав гэж нэг юм гарсан юм байлээ. Тэгвэл тэр захим гав нь одоо шилхэн бол олон нийтийн газар хүүхдийн сургуульд тэр ойртож байгаа эсхийг Монголд хянах, шанах ямар ч боломж байхгүй. Одоо Америкт бол бараг л зүгээр газар болгоно гэдэг одоо нөгөө нэг олон нийтийн газар сургууль гэдэг одоо бүр ингээд зооцсон. Тэнд ингээд тэдэн градус ойртож байгаа нь хүртэл ингээд мэдэгддэг. Тэгээ ийм байж байгаа тэр байж байгааг нь бүр Б-г хяндаг хідээс хідэн цагт хаана хөдөлж जैन яаж जैन ийж जैन хүссэн цагтаа тэрийг ингээ хяндаг хөдөлгөөнийг ингээд хардаг. Гэтэл Монголд энэ юм одоо ингээд юу ч байхгүй. Тийм хүчирхийлэгчд гээд байгаа. За дээрэс нь нэг ялангуяа бага насны хүүхдийг хүчирхийлэгчд. Энэ бол одоо ерөөсөө энтэй бол эвлэрч ерөөсөө болохгүй. За манайхан болохоор урд нь залуу хүн алдаал үз, оноо үз, одоо ухаараа л үз гээд. Тийм юм ерөөсөө байхгүй. Одоо энэ хараа. Урд нь нэг ийм юм хийжсэн хүн яг нэг ойлгох л бах. Гэхдээ тэрийг ямар нэгэн байдлаар боломж гарахад дахиад хийх магадлал байж л байдгүй. Хүний аран шин гэж нэг удаа хийжсэн хүн дараагийн удаа хийхэд билээ. Ямар нэгэн байдлаар тийм тохиолдол гарлаа, боломж гарлаа гэхэд тэрийг хийх магадлал их байдаг болохоор энэ улс суучийн хууль хүчин чи одоо энэ sex offender гэдэг янз бүрийн пайц зүгээд, янз бүрийн тэр гав зүгээд ямар нэгэн байдлаар энийг гаргуулахгүй тул тэр боломжтой бүх юм хийж байгаа байхгүй. Гэтэл Монголд энэ ерөөсөө байхгүй. За хамгийн сүүл та нар санаж байгаа ох нөгөө шоронгоос нэг нөхөр юу гарч ирэнгүүтэй. Тэр бага насны хүүхэд хүчинчээсэн тэрнээсээ болоо шоронд орж исэн тэгсэн чинь шоронгоос гарч ирэнгүүтээ ерөөсөө гарч бараг л ихнийхээ өдөр тэр нөгөө нэг тэр хаавга хөдөө тэр охин руу очиод тэр бага насны хүүхдийг гэрээс нь хаанаас нь чулгаалсан. Тэгээд аваачаад нөгөө хүчиндээ даалцсан. Тэгээд тэндээс чинь бол нөгөө заргийн өнрөө чи одоо энд явж гэн твж гэн гэх тэрнээсээ болж буруу да тийм ээ. Тэр үед хууль зүйн сайд инквайр байсан. Тэгээд ямар ч л байсан нэг хүүхэд нь асуурсан. Бага насны хүүхэд хүчиндүүлээ тэр хүний гарт ингээд асуурсан. За тэр үед нөгөө ерөнхийлөгч хөрөлцөх байсан. Одоо та нар бүгдээрээ мэдж байгаа. Ерөнхий сайд байх үедээ одоо зөвхөн нэг эмэгтэйг нөгөө нэг эхний ялгасаас тавчгтай гарлаа гингүүт би чинь одоо охинтой хүн, би чинь эцэг хүн, би юмтай хизээч нийцэхгүй гэдэг. Тэгээд сүрхий попрод ерөнхий сайдын албан тушаалаа өгөө явсан чинь дараа нь ерөнхийлөгч болоо явцсан. Гэтэл нөгөө нэг эцэг хүн, нөгөө охинтой хүн яг ялгаа байхгүй бага насны хүүхдийг хүчинж явах үед одоо тэр шоронгоос гарч ирээд тэрийг нь ямар нэгэн байдлаар ингээд төр хяналтаа тавьж чадаагүйгээс болоод тэр хүн нь очиод ингээд бага насны хүүхд хүчиндээд ингээд алдсан байхад нөгөө нэг ерөнхийлөгч чив чимээгүй л байж байсан. За тэр үеийн хууль зүйн сайд инквайр бас баахан бовцсон. Одоо энэ дээр арга хэмжээ авах хэрэгтэй, энэ дээр ингэх хэрэгтэй гэдэг. Тэгээ нэг баахан ажил хийж байгаа гэсэн. Тэгсэн чи ялын бодлогын тэр бага насны хүүхд хүчиндэх юм бол ялын бодлогын чангруулсан гэдэг. Тэгсэн чи одоо урд нь болохоор одоо юу гэдэг тийм ял хийх юм бол одоо 15 жил яг би тодорхой ялыг мэдэхгүй 15 жил байдаг байсан бол дараа нөгөө 10 жил болцсон юм байна. Тэгсэн чи 10 жил болцсон юмыг инквайр буцаагаад одоо 15 жил болгоцсон юм байна. А тэрнийгээ болохоор одоо лаг ажил хийсэн гэж попрод өнгөрсөн. Тэгээ нэг тэр үед тийм юм болоо тэгээ тэр хүүхэд тэгээд ингээд тохироод бурхны оронд явсан. За гэтэл одоо ингээд дахиад энэ хүн ингээд Монголоос ирж байна. За ингээд Монголд одоо ямар нэгэн байдлаар энийг бага насны хүүхэдээ ингээд хүчинжсэн. За тэр үедээ нөгөө Америк парол өгөөгүй гэдэг чинь нэлээд бас одоо тийм ээ. Ийм хүү ингээд Монголд хизээ нэгэн цагт энэ хаа нэгэн газар хин нэгний охиныг хүчиндэхгүй баталгаа байгаа юм.
За ингэчүүл яах юм? Одоо энийг одоо яаж таньж энэ охтуудаа энээс сэргийлэх юм? Яаж энэ олон нийтийн газар хүүхдүүдээс энийг хол байлгах юм? Гэх мэтэр маш олон ингэ шийдэгдээгүй асуудал. Хурдны имээр гарч л байсан. Тэрүүх үедээ попорч исэн болохоос ямар ч арга хэмжээ аваагүй. Одоо хүртэл аваагүй. Одоо яг л ийм л ингээл хിവэрэл байж байна. Тэгэхээр нэг ийм одоо нэг sex offender ялангуяа бага насны хүүхдийг хүчинсэн иймэрхүү хүмүүс төр одоо юу гэдэг төр гэж байдаг бол одоо мэдгүй янз бүрийн эмэг зүйлэгдэм юм уу яа дээ. Ямар нэгэн байдлаар гаднаас нь таних. Тэгэд хараа нэг одоо ингээд иймэрхүү юм ярихаар хүний эрх мэрх зөрчлөө инээ тэрэгэд хүмүүс тийм ээ өөрсдөөсөө ичээгүй, өөрсдөөсөө айхгүй хүний нялхуурыг аваачаад хүчинж яхад тэр хэргийг гаргуулахгүй төлөө одоо бид нар яагаад нэг хүнд аваачаад эмэг зүүж болдгоо. Хин ч харсан тэр эмгийг авах эрхгүй ямар нэгэн байдлаар авах юм бол шуус ороод орох нөхцөлтэй. За тэгээд тэр эмгийг хин ч ихсэн харсан энэ ийм үе юм байна. Инээ тэрэгэд ингээд үр хөвгтэй хүртэл хол ойлгодог, сэргийлдэг. Өнөөдөр ингээд бид нар ингээд гарч яваад хүн амьтантай танилцдаг, сайхан найзуулдаг, гэр орондоо урьдаг, ойрхон байдаг. Ард нь ямар хүн байгааг бүүм мэд. Тэгэл нэг л сайхан монгол хүмүүс, нэг л сайхан одоо нэг налгар хүмүүс. Гэтэл ингээд асуудал гараад дараа нь ингээд тохироод ингүүд уйлал хоцордог. Манайхан болвол ерөөсөө намайг л ингээг бол надад ийм тохиолдог бол за тэгэл болоо гэл ингэдэг ийм л арт юм. Дараа нь өөр дөр нэм гарах юм бол хин ч надад туслахгүй байна, хин ч анхаарахгүй ийм зэрлэг нийгэм байна гэл уйлал өнгөрдөг тэгэл мартдаг. Тэгтэл бусад энэ улс орнууд нь болохоор нэг хамгийн гол улс өөр хөвгтэй ингээ хамгаалахын тулд ингээ бололцоотой бүх юмыг л хийж л дээ арайч алчихгүй. Тэгэхэд ямар ч ил байсан болцоодоо бүх юмыг хүртэл хийгээд гэрийнх нь гадаа хүртэл энд ингээ хүчиндэгч амьдардаг, гудамжин дээр нь хүртэл ингээ хүчиндэгч амьдардаг гэдэг. Тэгээ ажил төрөл авахд хүртэл янз бүрийн нэг одоо янз бүрийн тэр хүүхдүүд мөхтүүдтэй ажилдаг тийм газар мазар хүртэл хүн авахын тулд хүртэл тэр бэкграунд чек тэр хүний тэр түүх мөхөнд шалгадаг тийм хуультай тэрийг шалгалаа гэхэд тэр нь гараад ирдэг. Өөрөөр хэлэх юм бол тэр хүн тийм ажилд орох ямар ч тийм боломж болцоо байхгүй. Тэр мэрийг нь хүртэл ингээ бүгдийг нь хааж байна. Тэгээ ямар нэгэн байдлаар энэ зөрчигдөх юм бол ийм болно. Тэр орон шоронд нь оруулна гэсэн нөхцөлтэй. Ингээд маш ханга хатуу ингэж тэмцэж яхад манайхал гэж уус ингээ байдгүй. Хүмүүс нь ерөөсөө ойлгохгүй. Ийм л байна. Тэгэл нэг л ярьж байгаа юм нь болохоор тэр одоо Монголд ирж байгаа тэр юуг нүүрийг ингээд одоо юу гэдэг хаацсан байна, нууцсан байна. Энийг нүүрийг хармаар байна. Гэхдээ нүүрийг хараад яах юм бэ тэн дээр? Ерөөсөө тийм л хүмүүс их байгаад байна. Үүнээс одоо нүүрийг харлаа маргааш л бид нар мартчих штеп. Нөгөөдөр ингээд зүгээр өөр хувц өмсөөл ингээд танаа хажууд хүрээд ирэхэд чи найз нөхөд инээ тэрээ сайхан монгол хүн царайлаа л юу. Цаанаа ямар юм баг бүүм мэд. Тэгэл нэг ийм л нөхөр ирсэн байна. Цагдаагаар хамгаалуулаад биш харгалзаад ирсэн байна. За Америкийн нэгдсэн улсад хизээ нэгэн цагт орох биш одоо бүр бүх насаараа хагдаад ирсэн байна. Америкийн нэгдсэн улсаас хөөгдөд ирсэн байна. За тэгээ хамгийн гол нь ийм хүмүүс ямар нэгэн байдлаар монголчууд ийм хүнд гэмт хэрэгт холбогдоод эхлэх юм бол энэ нөгөө монголчуудад ч гэсэн маш их хортой. Одоо ямар нэгэн байдлаар нөгөө Америкт амьдарч байгаа монголчууд ийм гэмт хэрэгт цаанаа тийм бүх статистик тоонууд нь байж байгаа. Энэ тоо хэрэг хөрөглийг ихсээд эхлэх юм бол ямар нэгэн байдлаар иймэрхүү ороод эхлэх юм бол энэ монголчуудад талтай нөгөө Монголоос Америк руу явах гэж байгаа хүмүүс хүртэл талтай. Тэгэхээр ер нь ийм хүмүүстэй бол маш хатуу хариуцлага тооцож яаж ямар нэгэн байдлаар энийг одоо бүр паблик нэг олон нийтэд ингэж бид нар ингэ тэмцэж байгаа ийм имийг гаргуулахын төлөө ийм арга хэмжээ авж байгаа гэдгээ ингээд үзүүлж яаж энэ сэргийлнэ штэ. Тэгэхгүй ямар нэгэн байдлаар ингээл бүх юмтайгаа ингээд ивсцэн. Одоо манад нэг угийн харыг угааж болохгүй гэж нэг үг өгдөг штэ. Одоо эн чинь ингээл янз бүрийн одоо нэг ураг удам болж гин хүүхдүүд нь гарч яваад 9 жорын юмтай танилцж гин. Тэгэл ерөөсө Монголд мэдэхгүй бүх юм урсгалаараа яваал ингээл яваал хүнтэнтэй суугаал өр хөвгт гаргаал явцдаг. Гэтэл угаасаа нэг тийм удамдаа ийм хийжсэн ийм хүмүүс үү тийм ээ. Яг хөө тэр яваад өглөөхөд өр хөвгтээс нь дахиад тийм юм хийх магадaltaй л өгдөг байхгүй. Одоо өнөөдөр Монголоор дөөрө хулгайч нар очив боломж гарвал ингээд сордог. Зарим нь ингээд болцоогоор өгж जैन, зарим нь зүгээр л сорж जैन. Зарим нь ингээд боломжоор нийгэмд ингээд юм хийж जैन, зарим нь зүгээр л хулгайлж जैन. За тэгэхээр сорж байгаа, хулгайлж байгаа бусдын хүчийг ингээд тэд нар ч мэдхгүй ш мэдж байгаа. За тэрийг нэг цайруулах гад энэ тентийг янз бүрийн өглөг өгөөд энэ тэнд болсон болоогүй нэг ядарсан ганц хоёр хүнд юм өгөөд тэрийг амар сүртэй рекламдж байна. Тэрэн дээр нэтгээл ингээл мундаг хүн, буянтай хүн. Тийм биш.
хулгайлж байсан, сорж байсан, хуурж байсан, новшнуудаас нь ялангуяа иймэрхүү хэрэг үлдчихсэн. Иймэрхүү юмнуудаас яг тэрүүг үедээ тэгээд эдгээр тэгээд үхээд өгд юм байж. Үр хөвгтөөс нь тэр нь арилахгүй шүү. Тийм хулгайч, тийм хүмүүсийн, тийм бузар хүмүүсийн тийм ген угаасаа байж байгаа. Иймэрхүү хүмүүсээс бүр хол явах хэрэгтэй гэсэн бодогдож байна. Тэгээд л энийг ямар ч байсан би хэлчихээ, сонсох хүмүүс нь сонсон үз. Энийг ийм нөхөр Монголд ирсэн байна да манайха.